одоо илүүрх вэ гэсэн залуу насуу дурчлага уу тий. Тэгээд сонирхолтой юм тулаан болно да. За хоёр тоглогч бөмбөнд үсэрснээр хоёрын цуврал албан ёсоор эхэлж байгаа үзэгчтэй эхний тоглохыг Сэлэнг бодосоо хийхээр болсон ч гэсэн бөмбөгөө тасдуулсан Саруул Эрдэнэ. Сэлэнг бодосоо хоёрт өрнөглөгдсөн. Нэг тоглолтод ойролцоогоор 28 шийдэлт хийж байгаа. Анандын 3 оноо шийдэлт амжилттай болж байна. За тэгвэл нөгөө талд нээж тавлаа юу эсрэг багийнхаа тоглолчдоос илүү өндөр байж чадаад байна шүү дээ. Scrabble 3 шийдэлт амжилттай. За өнөөдөр Саруул Эрдэнэ дамжуулт цоо жаргал дээр ирсэн буцаад Саруул доошоо за энд өндөрлөөд явна довтлохоо оногтой болсон. Тоглолт ихний 2 оног. За доор бүгд удаад өгсөн. Эндээс шууд чахахыг бол илүүд үзэхгүй байх дамжуулсан. Дэлгэр нэм зай гармагц 3 онооны шийдэлт нь оногтой болсон. За дэлгэр нэм шахахгүй ч гэсэн бас 3 Scrabble эсрэг заслан аваад буцаагаад дөлгөөнд өгсөн. Дөлгөөн доор бөмбөгөө авцсан да эндээс довтлохоо оногтой болсон. За холбогчоос ойлол ихний довтлохоо шүү оногтой болсон. Хоёрын эсрэг, хоёулаа нэг эсрэг эцэст нь дөлгөөн самбар доор. Дохоо довтлсон довтлогоо алдсан харин. Анд нэмээд бүр алдтаа довтлохоо амжилттай боллоо. Явсандаа Анхбаатараас ороод ирсэн байгаа маань дамжуултыг гаргаад өгсөн 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Саруул Эрдэнэ 3 дахь холбогчоо тоглолтод орууллаа шүү дээ тийм. Анхбаатар болхоо алдаатай. Ижисөө за бодготой талбайн довтлооны үзүүлэлтийг бид хүнд харуулж байна. Эвгүй байдлаас дамжуулсан шүү. Сэргэлэн Баатар 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Болгүй чаддгүй. За талбай нэлээ орон зай гарцсан тулга тэрийг маш зөв ашиглалаа. Ингээд бодсон нэг шидэгчтэй байхын давуу тал дээр ирсэн Мөнх Баяр хамгаалт сайн болж байна. Дундын зэн довтлохоо оногтой болсон. Дамжуулт Мөнх Баяр хамгаалт болоод байгаа. За дахиад аргалцсан да. Баруун довтлохоо оногтой нэмэлт нэг шийдэлтийг Мөнх Баярыгэр боллоо. Өргсөн үзүүлэлттэй байгаа. Батбаяр. За шидэгцээ гарцсан шүү. 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Батбаяр зай гармагц ганцхан удаагийн боломжийг ашиглаж. Доор Карник бөмбөг ивсэн. Карникийн довтлогоо хаалт хийсэн ч бөмбөг дээцэгтэй хүрсэн байсан гэж үзлээ. Ихний хамгаалт сайн болцсон шүү. Довтлооны цаг дуусч байсан шийдсэн. Доор харин Харис хашихан байсангүй. Ингээ хоёр дахь боломжоор одоогоор за энэ удаад харин сайн хамгаалтыг хийсэн шүү. Маш хүнд байлаас 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Тун дээрийн тулга хамгаалагчаа өргөцсөн. Дахиад завж руу гаргасан дөлгөөн. Асуултаа довтлогоо явлаа. Шилжсэн хүний хэлтэй байгаа. Үзээрш хөөргөд өгсөн Ислам Данк амжилттай боллоо. Эпс одоогоор нэг ч удаа тэргүүл аваагүй байгаа. Дахиад Үлжиоршгийн алдаа. Бараг өргөлжсэн довтлогоо юу? Хин зовлон байхгүй л дээ Жорд Харис. Чигдүүлээ шидчихэд тэрийг авчаад байгаа тий. Эхлээд дөлгөө гар хүрсэн юм байна шүү дээ. Араас нь Харис орж ирээд дараалал 4 дахь удаа тоглолтод оролцуулсан довтлогоо оногтой боллоо. Инкотийн дөлгөөн. Үлжиорших дараад ороод ирсэн завж руу гаргасан дөлгөөн. Дараад орсон довтлсон довтлогоо амжилттай боллоо. Маш ухаалаг тоглож байна. Мог суларцаа тэр доор мохыг авах юм байсангүй. Хамгаалт алдаа гаргачлаа сая. Шахсан ч гэсэн өх боломж гарсангүй. Харис нэг эсрэг нэг тоглоод 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Өөртөө маш идгэлдээ довтлооны оногтой болгож чадлаа. Хамгаалагч сольж чадсан. Карник маш ойрхон хамгаалтыг хийсэн. Карник бөмбөгийг тасдаж чадсан. Карник 2 оноо авсан. Холбогчоос нь бөмбөг тастаа турдан довтлоон дараад 2 Харис дамжуулсан Мөнх Баяр дууны довтлогоо оногтой болсон. За Эпсийн тоглогчид ерөн шидэх илүү одоо эхний үед их олон шидэдсэн шүү дээ 3-аас. Scrab нөгөө талд 2 оноо авсан. Карник доор байрлаа эзэлгээд дөлгөөнтэй нилээн тэмцэж чинь да. За энэ хооронд тэгээд Карник тэгээ яалтчгүй ингээ гоё орон зай үүсгэж чадав. Ял болох амрах шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо яаж тоглох юм байгаа. Довтлогоо оногтой болсон. Шууд нэгээр яваад 2 оноо авч чадлаа. Татж амжсангүй очичлаа. За жижиг зай гармагц. Дэлгэр нэмдэр бөмбөг ирсэн 3 онооны шийдэлтэнд дутсан 2 дахь боломжоор 2 оноо авсан. Scrap Самбардоороос 2 оноо авлаа. Шийдсэн бөмбөгөө өөрөө очиод авч байна сая. Тэгээд бөмбөгний хяналтыг алдцснаас биш. Хариу довтлогоо Батбаяр бөмбөг дээр заслан тавиад Пигнер бол гэж явсангүй өөрөө 3 шийдсэн. Scrap-ийн 3 шийдэлт амжилттай. Мэдээж довтлоо болгон дээр ирж байгаа. Харис дайраад явцсан зүүн довтлогоо оногтой болсон. Нүрний шумнаас мөнгө тоглолтод оролцсон Scrap дайраад явсан довтлогоо оногтой болсон. Контактлсан ч гэсэн бие ямар гоё мэдэрч
Дүлгөөний эсрэг дараад орсон кадраад ямар гоё дамжуулт вэ? Монхын мэдрэмж ийм штэ. Үзэгчтэй гоё дамжуултыг хараад эргээ олцгаая. Бодонс руу шилжихүүл завсралаас хэлсэн мөнх хоёр 3 анааны шийдэлт нь оноостой болсон. Истгоно. Эхний хагас маш мундаг доо. Сайн гүйцэтгэлтэй байх. Зайлшгүй шаардлага байгаа. Скрабын зогсоох хүн байсангүй. 10 секундын хугацаа байгаа. Баруун дайраад явсан дамжуул Карник зүүн доотлоо оноостой болсон. Багийн таймаас зогцол. Яг манай хүн байгаа даа гэсэн л дамжуултууд яваад байна. Хоёр тогломжийг тулаа үүсгэж чадсан. Доотлоо оноочгүй болсон. Гурав тогломж үүссэн. Хоёр нөө Карник авсан. Стеси Огман гэдэг пластик мэн гэж очтой 90 оны нэг мундаг тоглогч байсан. Тэр тоглогчийг санагдуулаад байдаг да. Энэ Дүлгөөний 3 шийд. Анааны зөрүүтэй тоглолт техник доотлоог Дүлгөөн гоё иргэцэндээ доотлоо оноостой болсон. Ягчгүй байдлын даваа Батар Арим болдын ананд 3 анааны шийдэлт нь оноостой болсон. Баян жаан 3 тоглолт тийм олон үүсгэж чадахгүй байсан. Хоёрт боломжийг тий. 3 анааны шийдэлт нь оноостой болсон. Түнэрийн туланг Министрийн Samsung TV-х мэд олон мөлийн эзэн бол боломжтой. Шийдэлт нь оноостой болсон. Үлзий явж хариуг тэр доор мөрж байна. Амжаалаа. Одоо хамгаалах хэрэгтэй. Хамгаалт нь амжилттай болсон шүү. Үлзий. Хөлийн урд хийгээд 2 оноо авсан. За ингээд Шгүй болоод ихээсэй шүү. Харрис, Jordan Harris-ийн Slam Dunk амжилттай болсон. Харрисын давтгоо хийж явах үед чөлөө шүлт хийхгүй бол тэгээд хэцүү шүү дээ гэсэн Үлзийгийн дутсан давтгааг араас нь Харрис нэм цэвэрлээд 2 оноо авсан. Тэгсэн давтгоо оноочгүй бүгний төлөв тэмцэл Харрис урагшаа гараад өгсөн Үлзий орших давтгоо оноостой болсон. Мемор сүрэнгийн Үлзий орших. 10 хурдан давтгоо нь Харрис завж руу гаргасан Үлзий 3-аас Үлзийгийн 3 шийдэлт ажилтаа болсон. Завстарлаа жоохон Үлзийгийн сүүлдлүүд те ашигтай үйлдэлүүд тоглолтыг эргүүлсэн. За эргээд одоо буцаага эрдэнэ. Саруу дээр бөмбөг ирсэн аваад 3 анааны шийдэлт нь оноостой болсон. Саруу эрдэнэ. нэг эсрэг нэг явчих болоо да гэсэн Скрабын давтгоо амжилттай нэмээд авсан. Хараахан болоогүй шүү л гэж байнас. Явах бах. Эвгүй болсон доо. Scrap бөмбөг ирсэн нэг тогшоод 3 анааны шийдэлт нь оноостой боллоо. J Scrap. Их эвгүй бөмбөг ирсэн Дүлгөө тасалсан шүү тэрийн. Дүлгөө өөрөө алхамтаа оролт хийгээд Дүлгөөний давтгоо амжилттай болсон. Ердөө нэг оноо зөрүүтэй боллоо. Ээлжлэн шилжиж байдаг. Ийм л учраас Моменти спорт гэдэг шүү дээ. Тулгын 3 оноо. Саруу дээр бөмбөг ирсэн мөнх хоёр. Мөнх хоёр зөрөөд орсон мөнх хоёрын давтгоо оноостой боллоо. Маш гоё хүлээлттэй байж те. Туслан авсан хамгаалагчийг татаж чадсан да Scrap зүүн дайралтаа хийсэн давтгоо оноостой боллоо. Яа. Амархан байна. Буцаад гаргасан Сарууд Үлзий дээр ирсэн Үлзий 3-аас шийдсэн шийдэлт дууссан. Галдаа болсон юм байна. Ирүүний аваа орчжээ. 10 секундын хугацаа үлдсэн. Аюудаас би тулгыг амжилттай хамгаалсан шүү. Ямар сайн хамгаалт болсон бэ ингээд. Цуурлын ихний тоглолтыг Эпсаутаа үзэгчтэй. Ямар гоё хамгаалт вэ сая. Scrap руу бөмбөг явахсан ерөөсө тэр нөхцөлийг үүсгэсэнгүү. За Саруу эрдний хамгаалт байсан. 82-80 харьцаатай ямартай ч 2-2 үндсэн цаг дууссан үзэгчтэй.